Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ контентыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн контентээр Derivative програм бидэнд санал болгодог синтетик индексүүдийн талаар танилцуулах гэж байна. Хамгийн энгийнээр тайлбарласан мэдээллийг хөндлөнгөөс ойлгож, өөрчлөх боломжгүйгээр хадгалах, илгээх, бацгаажуулахад ашигладаг криптографийн аргаар санамсаргүй тоон генератор ашиглан ханшин бүтээгддэг бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бодит зах зээлийн хөдөлгөөний дуурайх байдлаар бүтээгдсэн ч бодит амьдралын мэдээ, эдийн засгийн үйл явдал, улс төрийн нөхцөл байдлын нөлөө огт байдаггүй. Тиймээс техник шинжилгээ, автомат арилжааны систем ашигладаг тогтвортой зах зээл дуртай арилжаачдад хамгийн тохиромжтой арилжааны бүтээгдэхүүн юм. Үнэхээр техник шинжилгээ хамгийн төгс зохисдог учраас манай дэмэдээс арилжааны багмаа энэ бүтээгдэхүүнүүд дээр арилжаа хийж мөн арилжааны лайв руу нүүр бардам ажилладаг. Aanere та бүхэн синтетик индекс нь хэмэлтвэл ямар нэгэн брокерийн зүгээс ханшийн хөдөлгөөнд дураараа нөлөөлөх магадaltaй юм биш үү гэсэн асуулт гарч магадгүй. Өмнөх дугаар дурдж байсан 5 өөр улсын санхүүгийн зөвшөөрөл хороодоос ард байсны зөвшөөрөл авсан мөн тус зөвшөөрөл өгсөн байгууллагуудын хяналт чадвартын дор үйл ажиллагаагаа явуулдаг тул ханшийн хөдөлгөөнд дураараа нөлөөлөх их мэд хууль бус үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Дараах шалтгаанууд байдаг учраас эдгээр бүтээгдэхүүнүүдээр ажиллахад хамгийн таатай байдаг. Нэгдүгээр хагас бүтэн сайнны амралтын өдөр олон нийтийн баярын амралтуудад ханшийн хөдөлгөөн зогсолтгүй арилжаа хийх боломжийг олгодог тул таал өөрөө зогсохгүй бол хүссэн үедээ арилжаа хийх боломжтой. Хоёрдугаарт бодит зах зээлийн мэдээлэлд эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн томоохон шийдвэрүүдийн нөлөөгөөр бий болдог ханшийн огцом гулгай мөн богино хугацааны ликвидити хамлтууд орж ирдэггүй тул техник шинжилгээнд мэргэсэн байхад арилжааг тогтвортойгоор хийхэд тааламжтай байдаг. 3-р брокерийн зүгээс нэгийг харьцах 1000 төгрөг хөшүүргийг ашиглах боломжийг олгодог. Энэ нь та $10 байсан ч нэгийг харьцах 1000 хөшүүрийг ашигласнаар $10,000 арилжаа хийж байгаатай адил гэсэн үг. За ингээд та бүхэнд синтетик индекс төрөл багтдаг индексүүдийг танилцуулъя. Drift Switching Index. Эдгээр индексүүдэд Drift Switching Index 10, Drift Switching Index 20, Drift Switching Index 30 гэх 3 индекс багтдаг бөгөөд онцлог нь хөдөлгөөний чиглэл дүүсэн үедээ буцаалтын хөдөлгөөн бага байдаг. DEX Indexes. Эдгээр индексүүдэд DEX 900 down, DEX 900 up, DEX 600 down, DEX 600 up, DEX 1500 down, DEX 1500 up гэх 6 төрлийн индекс байдаг бөгөөд онцлог шинж нь up болон down-оос шалтгаалж огцом хөдөлгөөнүүд богино хугацаанд орж ирдэг. Volatility индексүүд. Эдгээр индексүүдэд volatility 10, 25, 50, 75, 100, 11-ээс, 15-ээс, 25-ээс, 31-ээс, 51-ээс, 75-ээс, 91-ээс, 101-ээс, 151-ээс, мөн 251-ээс гих 15 төрлийн индекс байдаг бөгөөд онцлог нь ханшийн хэлбэлцлийн хамгийн тайван буюу 10% эсвэл хамгийн өндөр хэлбэлцтэй 250%-ийн аль түлснээ сонгон арилжаа хийх боломжтой. Crash and Boom индексүүд. Эдгээр индексүүдэд Crash 300, 500, 600, 900, 1000, Boom 300, Boom 500, Boom 600, Boom 900, Boom 1000 гэх 10 индекс байдаг бөгөөд онцлог шинж нь Crash төрлийн индексүүд нь богино хугацаанд огцом унаж, Boom төрлийн индексүүд нь богино хугацаанд огцом өсдөг. Jump төрлийн индексүүд. Эдгээр индексүүдэд Jump 10, 25, 50, 75, 100 гэх 5 төрлийн индекс багтдаг бөгөөд онцлог нь ханш дунджаар 20 минут дотор өсөх эсүүд унах аль нэг тал руугаа энгийн хэлбэлцээс дахин хүчтэй хөдөлдөг. Step индексүүд. Эдгээр индексүүдэд Step Index, Step Index 200, Step Index 300, Step Index 400, Step Index 500 гэх 5 индекс багтдаг бөгөөд онцлог нь хит огцом өсрэлтүүд байхгүй хөдөлгөөн нь 01, 02, 03, 04, 05 нэгжээр атгамалдмаар хөдөлдөг. Range Break индексүүд. Range Break индексүүд нь ихэнх тохиолдолд тогтсон хүрээнд хэлбэлцдэгч дэмжлэг болон эсэргүүцлийн төвжинг ойролцоогоор 100-өөс 200 удаа давтан шалгасны дараа огцом тесрэлт хийгээр бүтээгдсэн байдаг. Дунджаар 100-өөс 200 удаа ханшийн ренжийн шал болон таазыг шалгаж байгаад огцом ренжээс гардаг. Гэх мэт маш олон төрлийн синтетик индексүүд дээр арилжаа хийж болно.
Та бүхэнд зориулсан бичлэгний доор байрлах description хэсэгт бүтээгдэхүүн тус бүр дээр арилжаа хийхэд шаардлагатай lot, margin, split-ийн мэдээллийг дэлгэнгүй харах боломжтой линкийг оруулсан байгаа. За тэгээд та бүхэн шинээр дансаа дэрвдэрний арилжаанд оролцох гэж байгаа бол бичлэгний доор байрлах IP диктээр дарж эсвэл энд байрлах QR кодыг уншуулан дансаа нээснийхаа дараа бидэнтэй Telegram-аар холбогдоорой. Манай DVDs арилжааны баг IP бүртгүүлж дансаа нээсэн хүмүүстэй зориулсан Telegram дээр live үнэгүй арилжааны өрөө ажиллаж байгаа шүү. Live арилжааны өрөөнд орсноороо бидний арилжааг боддоор харан хамт арилжаанд оролцох, мөн суралцах маш том давуу талтай шүү. За ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгүүдээр та бүхэнд дэрвийн бусад бүтээгдэхүүнүүдийн талаар мөн опшн арилжааны тухай гихмит маш олон зүйлсийг танилцуулах бодно. Мэдээж би та бүхэнд өөрийн биеэр туршиж үзсэн хамгийн сайн зүйлсийг л танилцуулна. За ингээд арилжаанд нь амжилт хүсье.